Үгүй тэр арт хин бэ? Нэг залуу надад туслахаар ирсэн юм шиг байна. Газ мэлээ гасахгүй юм уу? За манайхан бичлэг эхлүүлжээ. Та нар сайн уу? Би сайн. Би ийм цастай уулан дээр ирсэн байна. Маш цэвэрхэн ийм цастай уул хайх гэж маш их хичээлээ. Тэгээд ирлээ. Өнөөдрийн бичлэгээрээ болохлээрээ цас ашиглаж TikTok дээр байдаг маш сонирхолтой хакуудыг дөөрэж хийх болно. Эхний бидний дөөрэж хийх хак бол I'm going to try and make ice cream in the snow because I'm starting to get somewhere. Получилось мороженое. Рецепт рабочий. You're joking. хамгийн ихэнд бол цэвэрхэн цас хэрэгтэй. Төмпөнгөө ихлээр доошоо нилээ ингээд чигжээд өгнө. Ингээд хонгохор газар үүсэнгүүтэл нь доор нь ингээд давс хийснээрээ нөгөө цасыг жоохон ингээд хайлуулж өгд юм шиг л мэдгүй. Тэр бичлэгэн дээр ямар ч тач тэгсэн байсан. Гэтэ би үнэхээр их даарч байна. Даарж байгаа болохоор юугаа давсаа ахиухан хийчээ. За маш их давс хийлээ. Төмпөнгөө тавилаа. Гата харанхуй болж байна манайхаа. Whipping cream маань жоохон хөлтчиж. За. Хийчлэн одоо ямар хамттай юм бэ юм баа бүү мэд. Тэнгүүтлэн манайх ингээ хутгаж өгнө. Энэ тэгээ зайрмаг болох хэрэгтэй юм шиг үлээ. Шууд хүлдэж эхэлж байна. Аягсын надад онгоолгож өглөө. Аягсын өнөөдрийн маань камерамен надад тусалж өгж байгаа. Маш их талархаж байгаа шүү. Vanilla extract гэсэн үү. За тэрийг нэмээд өгчин. Зүгийн бал дээрээс нь нэмж өгөх хэрэгтэй. Альвэ гожир. За зүгийн бал болох баха. Арай хичүүл балрах. Зүгийн бал маш гоё амттай байна. Молко дээрээс нь хийгээд өгнөө. За молко хийнгүүтлээ. Утгаад өгнө. Энэ ингээ хөлтөөд байна. Гадаа маш хүйтэн байгаа болохоор асуудалгүй зарим болчих юм шиг байна. Хутгаад. Игсэн бид хоёр ээлжлээд хутгасаар л байна. Гадаа хав харанхуй болсон байна. Бараг хэдэн минут болсон бүү мэдээ. Гэхдээ гадаа бүр маш хүйтэн байна. Аягсан энд байна. Бид хоёр бүр яг хөлтөж өглөө. Тэгтээ хийсээр л байх болно. Маруучин болтон зүтгүүлэн. Тэгээ маруучны нэрээ ийм иш авсан шүү дээ. Би та нарт харуулъя. Зармигны бичэн буюу өрмөнцөр гэх юм уу? Бидэнд байгаа. Энд байна. Зармиг маань бэлэн болсон байна. Бүр ингээ хөлтцөн. Энэ хараа бүр ингээ эргэхдэггүй. Энэ хараа бүр ийм амир болцсон. Гадаа ийм л амир хүйтэн байх шүү дээ. Гоё. Энэ бүр нилээ хөлтчихжээ. Аль өрмөнцөр дээрээ хийх вэ? За яг энэ дээр эхлээд хийгээд үзье. Йоо, миний гар бараг царцаад байна. Ажилчлаа. Манайхан би яг энэ уулан дээр байгаа шүү. Чийжлээд аваарай. Би энд зармиг зарж бизнес хийнэ. Ганц жимс байхад бараг болчих юм болов уу? За нэг blackberry тавьчих. Яа, за энийг идчих. За би бүрийг хөлтөж өглөө. Аягсан чи өөрийг харуул та. Аягсан өөрийг харуулахгүй гинэ. Манай камерамен унлаа. Ванильны нөгөөний юу хийсэн болж маш гоё. Вау. Зас ороод байна. Яг л зайрмаг болчихжээ. Аягсан би ч юм тэгд ба. Жайл өрмөнцрийг сонгох уу? За. 2 давхар маргааж идэж хоёлаа тансгалнаа. Өнөөдөр хоёлаа тансгалнаа. Миний гар бараг. Вау. 2 давхар тийм ээ? 2 дахь давхрын. Яа, миний гар ячил царцаадах. Вау. Одоо үйлчлүүлэгч маань дээрээс нь соус захиалсан. Зүгээр үйлчлэгч. Надаа нөгөө гар байгаа. Special for you. Дээрээс нь жимсээ тавиад засан дээр л энийг хийчихлээ шүү дээ. Айгу амархан. Ажилтг юм байна. За игсэн идэд оноо өгөөрэй. Хөдөлмөр л амтагдж байна да. Гоё л алт юм. Хичээсний үр дүнд Хөдөлмөр амтагдж. 10-аас 10 оноо. Тэгээд дараагийнхын хакийг бөөндөө үзцгээе. Look at that. Did you know you maple syrup? Roll. Look at that.
Oh my god. Let's make maple syrup taffy. Look at that. It's so cool. Wow. Нилийн удаан maple syrup-а бослоглаа. Тэгээд бэлинд бүр ингээд аимшигтай наалтсан. Тэгэхээр манайхан болгоомжтой хийгээрэй гэж. Газан билетгээ асуусан байна. Тэгээд одоо maple syrup-а энэ хариулт ногондоо хийгээд нилийн буцлагнаа. Буцлагсаар л байна. Өтгөрхийн хүлээж гин. Одоо энэ цэвэрхэн цасан дээрээ No! Яг удааш нь би жоохон хүлээд юм л шүү дээ. Хумигдаарай. Айси харж байна уу? Воо! Яна миний бэлээ. Болд юм бэ? Тань миний бэлээ айгу гацсангатай байна. Ваа! Айси! Болчлаа штэ. Үнэхээр хичээсэн. Харуулаа. Йоо, баг үйллээд өхөө. Йоо, энэ бэлээ энэ хараа бүр ингэ наалтаад. Йоо. Болчихлоо манайхаа. Ажилтг юм байна. Канадчууд юу нэг ингэж идэдэл үү? Хоол тэгж харсан та. Гадаа хасах бараг л 30 градус давсан байна. Маш хүйтэн байна. Миний ер нь бүх бие маш их зарцж байна. Ер нь breakfast-тай айгүй хэрэглээд байсан байлээ те. Канадчуудын ер нь өдөр тутамдаа хэрэглэдэг зүйл бол maple syrup юм билээ. Чи ямар амттай гэж бодож байна? No, яг ирис шиг амттай байна. За нэг иймэрхүү болтго юм байна. Яг ирис шиг амттай юм байна. Одоо бүр хөлтгөөд ам ээрээд энийг европчууд яагаад хийж идээд идэм бол гэж бодоод идэгсэн. Амар чихэрлэг амттай байх юм болов гэсэн чи яг л ирис шиг амтгаж байна. Гоё. Maple syrup-ийн амт мэдээж амтгатна. Тэгээд би organic maple syrup авсан байхгүй юу? Хамгийн сайн maple syrup байна. Авсан. Тэгээ болчлоо. Яа, би бүр яг хөлтлөө. Дахиад хийх гэсэн чинь дөнгөж саяхан л буцлаад тогон дотроо буцалж исэн maple syrup. Ингээд хөлтчихлөө. Тэгээ гадаа бол ингээд маш хүйтэн азар ямар ч салхи алга. Тэгтээ ер нь маш хүйтэн байна. Хайрт минь тэр сарыг хардаа. Харин минь дараагийн туршиж үзэх TikTok хака үзцгээе. Hoje vou te ensinar um novo jeito de tomar Jägermeister. Тэгэхээр яг жижигхэн ийм цасыг бөөрн көлж жоод тэгээд нөгөө нэг тэр болохоор алкогол уу ямар нэг архин төрлийн нэг зүйл байсан. Тэгээд манай камер сая ингэж харсан. Тэгээд бид нар болохоор юу яаж байгаа? Яг адилхан ийм өтгөн жуус авцсан. Ийм өнгөн ер нь төстэй. Тэгээд энийг энд ингээд тусаач гэж бодсон. Энэ одоо гадаадын ундаа юу? Монголын ундаа. Монголын ундаа юм байна. Натура гэд. Болж штэ. Юутай юм бол? За мэдгүй. Харагч гинэ. Яа, гар хөлтлөө. За. Одоо ингээд хаасан шүү дээ. Цэвэрхэн цас. Хамгийн цэвэрхэн цасыг авсан. Ваа! Гоё юм байна. Ийм өтгөн жуус ингүүл гоё юм байна. Яг марууч шиг болж байна. Ханцууг асгасан. Ханцууг асгасан шүү дээ. Тэгээ миний ханцуу ингээ баахан шоколад болцсон. Сайн нөгөө зармаг хийгээд. Тэгвэл надад нөгөө гар байгаа. Луу амтгч जैन хурман амтгч जैन. Ингээл ерөөсөө мөсөн зармаг юм байна манайхаа. Хамгийн гол нь цэвэрхэн засан дээр дуршиж үзээрэй. Тэгээ жуус ч
өтгөн байх ёстой юм байна. Тэгээ энэ жуус нөгөө өнгө оруулагч бодис байхгүй. Өнгө оруулаагүй. Яг жинхэнэ жимсээрээ заяа тэгээ өтгөх юм байна. За энийг хараад та нар нэг те ямар танихгүй жуус вэ мүсэ гэж бодож байгаа юм бол манайхаа яг хөлтөж өглөө тэгэхээр миний рекламыг дуусна. Сонсоод өгөөрэй. Vitafit Group-ийн 2025 онд цоо шинээр худалдаанд гарсан натура жуус шүү. Янз янзын нөгөө гадаадын жууснууд байдаг шүү дээ те. Тэрийг одоо импортын жууснуудаас одоо давуу талтай нь гэх юм бол бид нэр fresher нуунаа. Яагаад гэхэлэр үйлдвэрлэгдээ шууд бидний гарт ирж байгаа болохоор энэ хугацаа уртцагчгүй энэ өнгө бодис оруулагч байхгүй. Дэмэлт сахаргүй ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Луун хүртэл Монгол тариалагдсан юм луунгаар хийдэг шүү. Өтгөн тэсэгсэрж агаад уугаараа антиоксидантаар баялаг учраас ер нь тэгээд хэрэгтэй дээ та нарт маа. Энэ хакийг дөрөж хийхин тулд бидэнд юм халуун сав хэрэгтэй. Халуун усаа тэнд яг одоо буцалгаж байна. Аягсын энэ усыг буцалгаж өгсөн. Жамитай найз ах амар сонирхолтой. Та нар сайн уу? Би сайн. Жан одоо тэрийг харуулъя. Тэгээд энэ дотроо нөгөө усаа хийгээд тэгээд ингэнэ. За халуун усаа савн дотроо хийж байна. Мэдээж аягсын надад тусалж байна. Би жоохон болохоор энийг хийж чадахгүй. Том хүнээр туслуулж байна. За их харуулаатай. Манайхаа энэ дотор ингээ халуун усаа одоо нөгөө рейлийг туршиж үзэх болно. Би чадах хэсэг мэдгүй гадаа засварууд нь ичээл юм хүүтэй юм бэ. За хийлээ шүү аягсан. Гойцно уу? Байхгүй. Нилийн хэдэн өдрийн дараа дахиад туршиж үзэх гэж байна. Амар харагдаж шít. Амар. Гэтэ ус маань дуусчлаа. За. Болтгол юм байна. Гү яах вэ? Гэтэ халуун ус санамсргүйгээр нүүрлүгээ ч юм уу те бирүүгээ асгачвал бас яах вэ те. Аюултай юм байна ер нь бол. Тийм болохоор та нарыг туршиж үзээсэй гэж ер нь бол уриалахгүй байна. Дараагийн турших бичлэгээ үздэхэй. За энийг дөрөөнэ. Тэхийн тулд бидэнд ийм том амсартай ер нь нэг юм хоолны шүлний аяг хэрэгтэй. Тэгээд доошо. Алуу! Амцгалаарай. Ухаж болохгүй шүү. Арай хийч үү? Уяна. Тэнд яаж? Уяна. Яаж ингэж болохгүй юм гэсэн шүү. За ийм цасан дээр бол болохгүй мэн. Цасаа жоохон ингээд үгүй. Чи яах гээд хүний үгэнд орохгүйгээр дурахгүй ч ээ. Яасан хүн зовж хамдгүй. Хилээд ахад. Угаа ингээд өгөх хэрэгтэй байна. За. Яа, бэлтэй болохгүй юм байна л. Гаруулж өглөө. You're perfect. Бичгээрээ. Яа болохгүй юм бэ? Хичээгээд ах чи яах гээд юм бэ? За. Яа, гаруултлаа. Яа. За яаж ах вэ? Яа. Болохгүй мэн үү? Энэ цас нь өөрөө юу цас вэ? Ийм бичгээргүй ийм сул цас вэ? Бүтлгүүтлээ. Fail. Яа тэгэхээр цас маань өөрөө ийм хуурай цас вэ? Нойтон цас биш. Тэгэхээр ингээ хоорондоо бичихгүй байна. Энэ ингээд бөмбөгч болохгүй байна. Ингээ цасан бөмбөгч болохгүй ийм хуурай цас байгаа болохоор болсонгүй. Дараагийн турших хака бөөндөө үтцгээе. Этапы проб. Нилээ сан доошо дараад үгүй. Давсаа яг начиг ингээд өгөх хэрэгтэй. Гадаа ийм хэрхүүтэн байна. Whipping cream маань хүлдчихлөө. За, тарангуйч тэр. Whipping cream маань хүлдсэн тул ингээ хүлдээд гарахгүй байна.
Тийм болохоор ийм тараг ашиглая гэж шийдлээ. Машинд байсан болохоор гайгүй байна. Тараг маань багтчихлаа. Гэхдээ зүгээр бичээн нухаад хийчнэ. Орио шиг болгоно. Тачир гаргалт. Бичээ. Тараг маань багтсан учраас нэг тал руу шахаяг шийдлээ. Хүүтэн минь гадаа бүр тас харахгүй болсон. Энийг одоо цаасны утгаар ч юм уу хайчаар зүсээд тэгээ гойжуулах гэж үзээ. Тэгэхгүй бол тараг бас бүтгүй юм шиг байна. Аягсын цаасны утгаа авдрлээ. За. Тушида. Энд ч ядчил. Оо энэ араа таг хөлтцсөн. Харин болохгүй юм байна. За тэгтээ яах вэ? Задлчээ. Оо энэ ямар амар хөлтцсөн юм бэ? Нөгөө whipping cream маань хэдхэн минутын дотор ингээ хөлтчлөө. Энэ бүр арай амар хүйтэн байгаа юм байна те. За энэ манайх худлаа байна уу? За болж шүү. За. Жаахан фейл. За. Яг болов болох л байсан юм байна. За тэгээ дээшээ хийдөө. Тэр бичээнийг хийсэн нь буруудлаа. Бичээн хийгээгүй байсан бол гоё болох байсан байна. Бичээн жоохон томороо байгаад болохоор болсонгүй гэж одоо би бол хардж байна. Би бол хардах хэрэгтэй. Энэ бүр таг хөлтчлөө. За. Окей. Яг болохгүй хувьд бол болж байна. Хангалттай хөлтцөө. Яг л зайрмаг болчихсон. Үзэлцэхний сироп төрөгчээ. Энэ яг нэг тийм гоё амттай биш. Тэгтээ яг нэмчээ. Өнөөдөр хоёулаа тансгалнаа. Дээрээс нь жимс нэмээд, дээрээс нь нэрс нэмээд бөөрөлцгөн дахиад нэмчээ. За ингээд идэх. Амар хүлдчихжээ. За гоё. За идлээ шүү. Халбан амар хүйтэн байна. Яа. Үнээр хүйтэн байна. Тэгсэн йогурт хийсэн чинь гоё штэ. Жимсэн тарах. Өнөөдөр хоёлаа тансгалнаа. Хөлтөж өгөхгүй. Энэ халбах хүртэл хөлдсөн байна. Манайхаа одоо энийг ингээ хараарай. Гэр шууд хөлдөж чинь хайрж чинь. Өвөл зарим гэдэг бол үнээр чанга юм байна. Гэхдээ бас хөдөлмөр гаргаж хийсэн болохоор эднэ. Ямар ч болох үед бол болд юм. Гэхдээ сая нүү сүүлд нүү бичээ хийсэн л жоохон буруутчихлаа гэж бодож байна. Энэ халбаг бүр хөлдчихжээ. Өгчгүй яах вэ? 10-аас 8 өглөө. За дараагийн хака бөөндө үзцгээе. Беру снежок и бросаю тебе в стаканчик. Энэ дотор болохоор халуун чоколат байгаа. Хүрцэн байж магадгүй. Гэхдээ зүгээрээ. Халуун чоколат гэртээ буцалгаад аваад ирсэн байхгүй юу? Гадаа хүүтэн байгаа болохоор аяг маань хүртэл хөлдчихжээ манайх. Жоох уучдаг юм уу? Үлийнх нэр байна. Төмрөн гостролн дотроо цас хутгаад машин дотроо оруулаад ирлээ. Тэгээ машин дотроо бөөрн гэлж жагаад болгоотох юм. Тэгээ жоохон ус солихгүй бол энэ ингээ барьцалдахгүй юм байна. Окей. Арай хийчих. Хүмүүсээ нөө дэлгүүрээс cotton candy олоог байхгүй. Тийм болохоор цасаар хийчихсэн байгаа шүү. Тэгээд хүмүүс ч зарим хүмүүсийн нөгөө зарим бичлэгэндээ бас цасаар хийжсэн. Тэгэхгүй яах вэ? Хайлтгүй. Цасаар хийж болохгүй юм байна. Бүтлгүүцсэн болохоор одоо ингэж харуулъя. Вау! Болчихлоо шүү дээ. Харатаа фокус байна уу? За ингэ болчихлоо. Ямар гоё юм бэ? Ширхэглэн будрах маршмеллоутэй hot chocolate
хийлээ. Гэхдээ энэ бол халан биш. Тэгээд ер нь хүтэн. Тэгээд саяны цастай бол хийж болдгүй юм байна. Заавал нүуний юм хөөсөн чихэр байх хэрэгтэй юм байна. Своим котиком снежки из сладкой ваты и маршмеллоу. Засаар хийж үзлээ. Засаа нөгөө устай дурсан чи хитрхи хүнд болцсон. Тэгээд яжид хот чоколад маань жоохон хөрчиж гадаа хөтмөг болохоор тэгээд амжилтгүй болчлоо л да. Гадаа бүр хав харанхуй болсон хэдэн цаг болж байна. Цагаа арчээ. 22 цаг 14 минут болж байна. Тэгээ бид хоёр чинь 5 цагаас эндэрсэн те. Тэгээд юмаа болгохсоор аягсын маань хөрхий гар нь хөлтцсөн. Зүгээр гинэ. Аягсандаа маш их баярлаа. Аягсан байгааг бол энэ бичлэг бүтгүй шүү. Манай аягсан чи амар өндрөө. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлаа. Баяртай. Гадаа амар хөтөн байна. Одоо хоёлаа явж халуун шүл. Би ч гэртээр халуун шүл хийж өгье. Заяа. Лавша. За баяртай манайхаа. Бичлэгээ дуусглаа. Лайка дараад, комент чийд, subscribe дараарай. Баярлалаа.